Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Хавай Манова тусган 2024 оны 3 дугаар сарын 30-ны өглөө 8 цаг 34 минут. Цагдаагийн газарт нэгэн дуудлага иржээ. Айрын гэдэг эмэгтэй айсандаа чичирсэн олоогоор хэлв. Шүн нэг аимшигтай ойрлох дуу сонссон. Хаалганы завсраар цус урсгыг харлаа. Хүн өгсөн байх шиг байна. Хурдан ирээрэй гэв. Цагдаа нар дуудлага хүлээн аваад яаралтай газар дэрэг очижээ. Хавай Манова хорооллын нэгэн байшинд очиход хаалга цанх бүгд дотроосоо түгжээтэй байв. Цагдаа нар хаалгыг тогссон ч дотроос ямар ч чимээ гарсангүй. Тэд байшингийн эргэн тойронд эргэлцсэн ч цэцэгтэй хөдөлгөөн огт ажиглагдсангүй. Түүнчлэн уцаар дуудлага өгсөн харийн чалга байв. Онцгой нөхцөл илрээгүй тул цагдаа нар түр буцаж байдлыг ажиглахаар шийдсэн байна. Гэвч удалгүй айрын дахин залхав. Өглөөний 9 цаг 15 минут. Цагдаа нар дахин тэр байшин руу очиход байшингийн гадаа нэгэн эмэгтэй зогсож байв. Тэр айсандаа биеийн салган чичирж байсан бөгөөд цагдаа нарыг хараад амьсгаавч аимшигч хүний тухай ярьж эхэллээ. Би энэ байшин түрээсэлж амьдардаг хүн. Шөнийн 2 цагийн үед хорилох дуу сонсогдсон. Тэгээд би яаран хаалгаа түгжээд өрөөндөө нуугдсан. Айсандаа өрөөнөөсөө гарч чадаагүй. Өглөө болоход гадаа чимээгүй байсан тул одоо зүгээр байх гэж бодоод хаалгаа жаахан нэгэд харсан чинь зочны өрөг тэржигтэй цус болчихсон байлаа. Айсандаа гадагш гарах зүрх хүрээгүй. Цагдаа нар түрүүн ирэхэд ч гадна алуурчин байвал яана гэд айгаад хөдлөж чадаагүй. Эсэст нь цонхоор гарч гадагш гарсан юм. Цагдаа нар байшингийн эснийг дуудаж хашгирсан ч хинч дуугарахгүй байлаа. Тэд цонхоор дотгош өнгөж харвал хүн газар унсан байхыг харжээ. Нэг л биш гэдгийг мэдэрсэн цагдаа нар хаалгыг хүчээр эвдэж дотгош орлоо. Тэр мөчид байшин дотор цусны үнэр унартаж харахад ч аимшигтай дүр зураг өгтөө. Өнгөрсөн шөнө том маргаан болсон тодорхой байв. Зочны өрөөнд нэг эр хүн цээжиндээ гүн шаргатай гартаа гал тогооны утга барьчихсан цуснд будагдсан байдалтай унсан байжээ. Тэр бол энэ байшингийн эзэн Пэрис Одо байв. Цагдаа нар тэр даруйд байшин битүмжилж гэмт хэргийн газрыг шатгаж эхэлжээ. Гэтэл дотор нь илэрсэн зүйлс тэднийг цочирдуулсан юм. Эхний өрөөнд Пэрисийн том охин Сакурако хөл цээжиндээ шархавч нас барсан байв. Хоёр дахь өрөөнд 12 настай хүү Ороён цээжиндээ гүн шархавч орныхоо дэргэд унсан байдалтай олджээ. Харин унтлагын өрөөнд Пэрисийн эхнэр 48 настай Навуко бас 10 настай байгаа охин Нана цуснд будагдсан байдалтай орон дээр хөвтөж байсан юм. Тэгвэл 5 хүн бүгд нэг шөнийн дотор амь насаа алдсан байв. Пэрис Одогийн амьдардаг газар бол Хавай дотор хамгийн тайван гэмт хэрэг багтай хороол гэдгээрээ алдартай. Гэтэл ийм газар нэгэн шөнийн дотор бүхэл бүтэн гэр бүл хөнөөгдсөн гэдэг мэдээ тармагц орон нутгийн иргэд цочролд орж алуурчин дахин гарч ирэхийг гэсэн айц давтав. Дараагийн байнд бид байвал яана гэж бүгд сандарч эхэлжээ. Цагдаагийн урдчилсан шинжилгээгээр хэрэг 3 дугаар сарын 30-ны шөнө 2 цагаас 2 цаг 30 минут орчимд болсон гэж үзжээ. Хохирогч 5 хүн бүгд хутгалуулж нас барсан байсан. Хачиргалтай нь хаалга цонх бүгд бүрэн бүтэн гаднаас хүчээр орсон ямарч уул мөр байхгүй байлаа. Гэр доторх бүх зүйл цэгцтэй гаднаас галцсан шинжгүй гэдэг нь Пэрисийн гэр бүл өөртөө хаалгаа нээж өгсөн. Өөрөөр хэлбэл алуурчин тэдний таньдаг хүн байж болохыг илтгэж байлаа. Гэхдээ энд нэг зүйл сонирн байв. Цагдаа нар хуршүүдээс асуухад шүн ойрлох зодтолцсон ямар ч дуу сонсоогүй гэж бүгд хэлжээ. Гэтэл зөвхөн нэг хүн Арийн л би ойрлох дуу сонссон гэж мэдүүлсэн байв. Тийм болохоор цагдаа нар түүнд итгэсэнгүй. Энэ нэмэгтэй худлаа ярьж байгаа юм шүү гэж сэтгэлж эхлэв. Ердийн үед хэн нэгэн аимшигтай дуу сонсвол шууд цагдаад мэдэгдэг. Гэтэл Арийн өглөө болтол хүлээж байгаад цагдаа руу залгасан. Магадгүй тэр хэргийг нуух гэж алуурчин цогтох хугацаа өгөх гэж ингэж хорьсолсон ч байж болох юм. Хэрвээ тэр хамсаатан эсвэл бүр өөрөө алуурчин байж болох юм. Цагдаа нарын эсгэлж байгааг сонсоод Арийн бухимдан үгүй би худлаа яриагүй. Би өмнөхөр ойрлох хэрэлдэг чимээ сонсон. Хин нэгэн зодлож байсан. Гэхдээ айгаад өрөөнөөс гараагүй. Гэр бүлийн доторх хэрүүл байж магадгүй гэж бодсон. Тиймээс шууд цагдаад мэдэгдэлгүй байдлыг ажилд хүлээж байгаад дараа нь цагдаа руу залгасан гэжээ. Цагдаа нар эмэгтэй хүн ганцаараа 5 үнийг хөнөөнө гэдэг бараг боломжгүй зүйл. Түүнчлэн хэргийн газраас Пэрисийн гэр бүлээс өөр хурууныхээ мөрч олдоогүй. Тиймээс Ариныг цэцэгтнүүдийн жагсаалаас хасжээ. Цагдаа нар анхандаа энэ хэргийг үс онцонгийн улмаас үлдэгдсэн аллага байж магадгүй гэж үзв. Учир нь гэр дотор мөнгө үнэт зүйлс бүгд хэвээрээ байсан. Хулгай биш гэдг нь тодорхой байлаа. Гэхдээ яагаад гэмт итгээд ямар ч үлмөр үлдээсэнгүй вэ? Энэ үнэхээр төгс төлөвлөгдсөн гэмт хэрэг байсан уу? Эсвэл хэний ч төсөөлөөгүй хүн ийм хэрэг хийсэн үү? Цагдаа нар Пэрисийн амьдрал түүний ойр дотны хүмүүсийг нэг бүршин шалгаж эхэлжээ. Пэрис Одо 46 настай Хавай арал төрж өссөн. Багадаа тун ээлдэг тус хүүхэд байжээ. Пэрисийн сурлагын дүнд дундаж байсан ч өөрийн ажлаа чин сэтгэлээсээ хийдэг найз нөхдийнхээ итгэлийг олсон найдвартай хүн байлаа. Найзууд нь бүгд би ирээдүйд хуульч болно, эмч болно гэх мэт мөрөөдөл ярьдаг байхад Пэрис би жижигхэн дэлгүүрийн эзэн болно гэж ярьдаг байв. Түүнийг таньдаг хамаатнууд нь амьдралаа асуудал тарьж байгаагүй. Ганц л удаа алдаа гаргаж байсан гэж ярьсан юм. Пэрис 1997 онд өсвөр насндаа айлын хашаанд зөвшөөрлөгөө орсон хэрэгээр садуулагдсан ч ноцтой зүйл биш байсан тул удалгүй хэрэгсэхгүй болжээ. Хүнтэй суусан ч зан ааш тарахгүйгаас болж удахгүй салсан.
Удалгүй тэр одоогийн эхнэр Наукотой танилцаж сайхан гэр бүл болов. Науко гэр бүлдээ маш үнэнч хариуцлагатай хүн байсан. Бие биенээ түшиж сайхан амьдарч байжээ. Тэд 3 хүүхэдтэй болсон бөгөөд амьдрал нь энгийн аз жаргалтай. Пэрис бол физик имчилгээний эмч байсан. Тэр гэр бүлээ авч явахын тулд илүү их ажиллах хэрэгтэй болсон юм. Ингээд Хонолулугийн Саутгийг гудамжинд өөрийн физик имчилгээний клиникээ нээжээ. Тэр чадварлаг, найрсаг гэдгээрээ хурдан нэр хүндтэй болж үйлчлүүлэгч улам нэмэгдэж байв. Удаачгүй тэр амралтын өдөр хүртэл ажиллах болсон. Наукош түүнд тусалж нэгтлэнгийн ажлыг хариуцдаг байв. Клиник нь амжилттай ажиллаж 4 ажилтнтай болж өргөдсөн юм. Бизнес сайн явах тусам Пэрисийн орлого өсөж гэр бүлийнхний амьдралж улам элбэг дэлбэг болжээ. 2013 онд Пэрис $100,000 төлж Манау Walla Place хороололд 4 өрөөтэй байшин худалдаж авсан байна. Цагаан агшаатай нам гүм гудамжинд байрлах тэр байшин гэр бүлээрээ амьдрахад яг тохиромжтой газар байв. Пэрис Науко хоёр хуучин байшингаа түрээслээд 3 хүүхэдтэйгээ шинэ байшиндаа нүүж оржээ. Тэд тэнд 10 жил амьдарч аз жаргалтай сайхан амьдрал өнгөрүүлсэн. Хуршууд нь энэ хоёр үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс байсан гэж дурсдаг. Хэн нэгэнд асуудал гарвал тусалж, зөөж чадахгүй зүйл байвал хамт өргөж өгдөг, усны хоолой ярдвал ирж янзалдаг, хөгшчүүлд үнэгүй массаж хийж өгдөг байсан гин. Хэн ч харсан найрсаг, халамжтай ос. Бие биедээ хайртай нь ил харагддаг байсан гэж хүмүүс ярьдаг байв. Пэрис өглөө бүр 5 цагт босож гэр бүлийнхэнтэй өглөөний цай, хүүхдүүдийнхэн өдөө хоолыг бэлтгэдэг байжээ. Эхнэр нь илүү унтаж амраасаа гэж тэр хүсдэг байсан юм. Тэдний 3 хүүхэд бүгд ухаантай. Том охин Сакурако 17 настай. Хавайн хамгийн нэр хүндтэй Авал Яны скул гэх дунд сургууль сурдаг байлаа. Сайн сурдаг, үргэлж ангитай дээгүүр байранд ордог байв. Сакурако Хавай эсвэл Америк нэгдсэн улсын их сургуульд элсэн орно гэж төлөвлөж байжээ. Тэр багаасаа ээжтэйгээ маш дотно бараг л найз уучлыг харилцаатай байсан. 2019 онд хамтдаа марафон уралдаанд хүртэл оролцжээ. Хүү Орайон 12 настай, идэвхтэй, хөгжилтэй, спортоор хичээлэх дуртай хүүхэд байв. Найзууд нь Орайон үнэхээр мундаг шүү гэж биширдэг байсан гин. Тэр ялангуяа сагсан бөмбөг, серфинг дуртай байв. Харин бага охин Нана 10 настай, бусдаас жаахан намхан аймхаа хүүхэд байсан ч найзуудтай хол бөмбөг тоглох дуртай байжээ. Пэрисийн гэр байнга инээ төрөөр дүүрэн хүүхдүүдийн инээмсэглэл тасардгүй байсан юм. Баяр ёслол онцгой өдрүүдээр гэр бүлэрээ аялал гардаг байлаа. Сул сарын баяраар тэд хамтдаа мод засаж, Хайлавны баяраар баг зүүж багахан үдшилэг зохион байгуулдаг байсан. Ингиж халамж хайр, сайхан уур амьсгал дүүрэн Пэрисийн гэр бүл ямар аимшигтай зүйл тохиолдов. Хин ийм аз жаргалтай айлыг үгүй исэн юм бол. Пэрисийн гэр бүл бусдад муу зүйл хийдэггүй, хүнтэй хэрэлдэггүй тайван хүмүүс байсан. Тэд хуршүүдтэйгээ хизээж муудалцаж байгаагүй. Харин ганцхан анхаарал татсан зүйл гэвэл 2021 оны 3 дугаар сард Пэрисийн клиник байрлаж байсан барилгын эзэн түрээсийн төлбөрийн маргаанаар түүнтэй шүүхтэлсэж байсан явдал байв. Пэрис түрээсийн төлбөрөө удаатаараа төлж чадаагүйгээс болж барилгын эзэн түүнийг $9,000 өртөөг шүүхэд өгсөн. Гэхдээ тэр жилийн 12 дугаар сард ах нь тусалснаар $53,000 төлж хэрэг шийдэгджээ. Тиймээс энэ асуудал ингэтлээ аимшигтай зүйл хүрэх шалтгаан биш гэж цагдаа нар үзв. Гэвч энэ үед тэдний байр түрээслэгч Ари нэг сонирхолтой зүйл ярив. Пэрис надад байшингаа зарах гэж байгаа гэж хэлсэн. Би ч өөр байр хайх хэрэгтэй болсон. Сүүлийн үед мөнгөний асуудалтай байгаагаа нуухай болсон байсан гэв. Цагдаа нар Пэрисийн санхүүгийн байдлыг шалгаж эхэллээ. Тэгээд түүний нөхцөл байдал төсөөлж байснаас хүнд болохыг мэдв. Пэрис үнэхээр мухардалд орсон байжээ. 2020 онд дэлхийд даяар ковид дэгдэж Пэрисийн клиникт асар их хонхрол амссан. Өвчлөлөгч бараг ирэхэ болж сардаа ганц 2 хүн л орж ирдэг болжээ. Орлого байхгүй болохоор түрээс зээлийн $2,500 төлбөрөгч төлж чадхаа байв. Засгийн газраас өгсөн $26,930 тусламжийн мөнгөөр ажилчдын цалинг арай хийж өгч байсан ч амьдралын зардал, үр төлбөргээд өдөр ирэх тусам өрн нэмэгцээр байлаа. Пэрис эдийн засгийн дарамтанд автаж сэтгэл санааны хувьд ч хүнд байдалд орсон. 2023 оны 3 дугаар сард бүр дордож удаан хугацаанд төлөөгүй татварын улмаас түүний төрөмгийг хурааж авчээ. Тэр $8,000 төлж байж түр хугацаанд асуудлыг шийдсэн ч мөнгө юу ч үлдээгүй байв. 2024 он гэхэд Пэрис байшингаа, автомашина, дасгалын төхөөрөмжөд өртөл зарж мөнгө болох бүхнээ зарж эхэлжээ. Тэр дуудлагын жолооч хийж эхэлсэн ч байдал сайжраагүй бүрэлд ордов. Хөршүүд нь ч анзаарч эхэлжээ. Пэрис жил бүр баяр болгонд байшингаа чимэглэж баяр хийдэг байсан. Гэтэл өнгөрсөн жилээс хойш тэр зүйлс алга болсон. Эхнэрийн найзууд нь хэлжээ. Бид Наукод эцэг эхийн гэрт очиж хэсэг амар гэж зөвлөсөн ч Пэрис бардам зантай хүн байсан болохоор Наукогийн эснийг зөвшөөрөөгүй. Харин Пэрисийн хамаатан нэг ноцтой үг хэлжээ. Би сүүл түүнтэй хоол идэхэд одоо бол үнэхээр тэсгэ боллоо. Татвараа төлж чадахгүй шоронд орсноос үгсэн дээр гэж хэлж байсан. Хэрвээ би байхгүй бол эхнэр хүүхдүүд нь ч амьдрахгүй байх. Би бүгдийг нь хамт авч яваад дуусгая гэж хүртэл хэлсэн. Тэгэхэд би зүгээр ууралсандаа л хэлсэн үг гэж бодсон ч одоо бодоход тэр үнэхээр сэтгэл санаагаар унсан байж.
Пэрис гэр бүлээ чин сэтгэлээсээ хайрладаг байсан. Гэвч хүн туйлын мухардалд орвол яаж өөрчлөгдөхийг хинж таашгүй. Цагдаа нар шалгах явстаа түүний утсанд буу удалж авах гэж хайж байсан мөр болсон. Уудалгүй задлангийн дуун гарч эхнэр болон 3 хүүхдийн бие хамгаалсан шарх илэрчээ. Өөрөөр хэлбэл тэд амьд үлдэхийн тулд эцсийн мөч хүртэл тэмцэн гэсэн. Хэргийн газар солсон ганц зэвсэг бол Пэрисийн барьж байсан галтагооны утга байв. Тиймээс Пэрис эхнэр 3 хүүхдээ хөнөөж дараа нь амиа орлсон. Хэдхэн 7 хоногийн өмнө түүний гар утсанд ийм мессеж ирж байжээ. Би дахиж тэсгүй байна. Хэрвээ би үгүй болвол чи болон хүүхдүүд ч амьдрахгүй. Битгий санаа зов, би бүгдийг нь дагуулад явна. Науко тэр үед энэ үгийг зүгээр нэг бухимдсан үг гэж бодсон байх. Гэвч тэр хайртай нөхөр нь ингэтэл аимшигтай зүйл хийн гэж бодоогүй. Халамжтай нөхөр сайн аав байсан тэр хүн мөнгөний дарамтанд автаж амьдралаа бүхэлд нь устгасан юм. Тэр үед татвар төлөх үйлрэл ойртож байсан тул Пэрис улам бүр дарамтыг мэдэрч татвараа төлж чадахгүй бол шоронд орон гэсэн айдас гутрал автжээ. Америкийн нэгдсэн улс даяар энэ нэрийг сонссон хүмүүс нэг хэсэг гэр бүлийн хамгийн их хайрладаг хүн хүртэл мөнгөний дарамтанд ийм аимшигтай зүйл хийж чаддаг юм байна гэж харамсаж байв. Харин нөгөө хэсэг нь ямар ч хэцүү байсан гэр бүлдээ тэгж харгас хандаж болохгүй гэж түүнийг буруутгаж байлаа. Энэ нэрийг бол 2000 оноос хойших Хавайд болсон хамгийн олон хүний амнаас ирсэн аимшигт алга болж бүртгэгдсэн юм. За ингээд өнөөдрийн бичлэг маань таалагдсан бол лайк сава заавал орж өгөөрэй.